За сайн байцгаана уу? Эрхэм хүндэт иргэдээ. Би өнөөдөр та бүхэнтэй Монгол орны мал аж ахуйн салбар ардчилсан хувьсгалаас өмнө ямар байсан, ардчилсан хувьсгалын дараагаар одоо ямар байгаа юм бэ гэдэг талаар санал солилцъё гэж бодсон юм аа. За Монгол орны мал аж ахуйн салбар бол 1990 оны ардчилсан хувьсгалаас өмнө бүхэлдээ нэгдлийн өмчлөлт шилжсэн одоо нийгмийн өмч хөрөнгө байсан мал сүрэг маань 1921 онд ардын хувьсгал ясны дараагаар тухайн үеийн социалист системийн орнуудын тэргүүлэх орн болох Зөвлөлт холбоот улсын коммунист нам түүний удирдлагуудын үр нөлөөгөөр Монгол орны одоо төрийн бодлого зохицуулагддаг байсан. Тэгээ үүний нөлөөгөөр монголчуудын үндсэн аж ахуй болсон мал аж ахуйн салбарыг бол одоо хоршоожуулах, нөхөрлөлжүүлэх, хамтралжуулах, нэглэлжүүлэх юм бодлогыг тэдний нөлөөгөөр явагдаж ингээ 1956 он гэхэд Монгол орн даяар Монголын бүх мал сүрэг нэгдлийн өмч болж ингээ нэгдэлж хөдөлгөөн бүрийг ялсан гэж ингэж үздэг. Нэгдэлд орох чинь бол одоо 52 оноос зарим газар нь эхэлсэн юм чтэй. Тэгээд чинь 56 он манай бол 58 онд бол яасан юм байгаа юм. Бүрэн 58 онд бол бүрэн энэ нэгдэл хөдөлгөөн ялсан юм байгаа юм. Тэр чинь тэнээс өмнө бол ардын аж ахуйн хэвээрэн тэр чинь тэгэл гисэн тийм л байсан. За тухайн үед бол бүх мал сүрэг нэгдлийн өмчөнд шилжсэн гэсэн бас цөөхөн тооны тухайн бол яг малчин өрхөд тухайн бол одоо говийн бүсэд мал малж байгаа малчин өрхөд хангай 75 толгой мал хангай бүсэд мал малж байгаа малчин өрхөд 50 толгой малыг бол амны малаар байж болох ийм одоо зөвшөөр хэмжээг зөвшөөрдөг байсан. Тоотой малтай байсан шүү дээ. Тэгээд тэр чинь тэр 75 чинь бол юусэн цөөх юм байдаг. Тэр чинь нөгөө 5 ушуу мал чинь бол 5 ушуу мал байж чаддгүй. Тэр чинь тэгээд нөгөө толгойн тоонд нь илүү гарчгаар чинь цөөч чинь 4 ушуу мал заримд нь 3 ушуу малтай л байдаг байсан шүү дээ чинь. За нэгэнт одоо хотондох мал сүрэг нь нэгдлийн өмч хөрөнгө байсан учраас социализм үеийн малчид маань бол яг мал сүрэгтэй жинхэнэ одоо эзний ёсоор эзний эрх хэмжээний хүрээнд бол мал сүргээ адуул маллах ийм боломж болцоо бол хомос байсан гэж одоо хэлж болно. Тухайлах юм бол одоо бид одоо ч гэсэн бид нар ярьдаг. Малчин хүн одоо нэг хүнс гаргаж идий, хоолны хэрэгцээ бодлоо гэхэд бол зайлшгүй нэгдлийн даргадаар шүү дээ. Нэгдлийн даргаас бичиг хийлгэж авч байж хүнсээ гаргаж идэнэ. За энэ нь бол одоо нэгдлийн дарга хүнсний бичиг хийж өгөхдөө яг өөрийнх нь хотноос шийдэхгүй. Тухайн үед бол нөгөө зааз малын суур гэж үржилд тэнцгэргүй болсон юм хөгшрөөд үржилд тэнцгэргүй бараанклагдсан ийм одоо суураас бичиг хийж өгөөд тэндээс бол хүнсээ авч иддэг юм байсан. Гэхдээ ер нь өөрийн дураар хүнээс л нэгдлээс царай ичил цоохор авчил одоо хүнсэндээ хэрэгэлдэг. Тэр чин тоотой хэмжээтэй шүү дээ. Санснаар өгөхгүй тэр чи ерөөсөн тийм нэгдэл байхад одоо тийм л хүнсэнд хэрэгцээтэй юм ашиглаж хэрэгжилж байсан л да. Тэр чинь тэрнээс одоо хойсон бол нөгөө 75-аас чинь хэрэгцээнд хэрэглээд байх юм ерөөсөн байдаг байсан шүү дээ. Тэр чинь нөгөө нэгдлийн мал өгсөнд л 50-д байна өөх байсан бол тэр чинь тэр юунаас өөрөөсөн тэр чинь хүнс гаргаад идэх тийм ямар ч болцоо байдаггүй. Тэмээ хариулсан ерөөсөн өөрт ганц тэмээний өсөгүй ерөөсөн нэгдлийн өрн 50 сар таардаг. Хонь хариулсан нэгдлийн хоньны 50 сар угаал хоньгүй болчихдаг. Ямаа хариулсан ерөөсөн ерөөсөн өрн 50 сар угаал гэл юуны малгүй болчихдаг. Тийм байсан тэр чинь. Тэгээд нэгдлээс л амьдрын шүү дээ тэр чинь. Тэгээд нэгдлээс амьдрахаар тэгэл одоо цоохороор л одоо зуны цагта өстө тэний чинь бас тэр чинь тэний хүндээ бас багийн тоовдогч мөрдөгтэй бас нэлээд таны л бас нүүр бас харж ээж бас нэг хоёрыг авч идэх өөхөөс дураараа очиод авчихгүй штэ тэр чинь ерөөсөн тийм л байсан да тэр чинь. Цоохор гэдэг чинь цоохор гэдэг чинь юу вэ? Нэг л толоо нь байхгүй юу нэг одоо бол таамардаг. Тий одоогор бол толоо нь гэсэн үг. Тэр үед чинь за тэдний суураас доржийн суураас төмөрт нэг юм ямаа өг гээл тийм жишээтэй цоохор
сум нэгдлийн даргаас юм уу одоо багийн даргын юугаар тийм цохолттой тийм авч иддэг тийм байсан шүү дээ тэр чинь. Тэнийг чинь цоохор гэж байгаа юу. За дараагийн дугаарт нь бол яг энэ социализм үед бол манай малчтын тэр уламжлалт дарга ажиллагаанаас нэлээд хөндөрсөн гэж хэлж байна. Тухайлх юм бол малчт маань одоо олон зуун жилийн турш хоньныхоо ноосоор эсгий хийгээд эсгийгээрээ гэрээм бүрээд ширтгээ ширээд ам одоо гутал малгай гэдэг ингээ эсгий гутал эсгий малгай хийгээд ингээд өмсдөг байсан бол энийг бол социализм үед бүр хорж эсгий хийхийг хорьцсон учраас малчт маань гэрээ эсгий Монгол сайхан цагаан эсгийгээр бүрж чадхаа байсан. За чамайг улс аварга тодорхойлох гэж байхад чи эсгий хийсэн байна. Чамайг аслаа гэж тийм жишээтэй ирсэн гэж чинь. Чи гадуур хүн тэг ноос өгсөн байна. Хил ноос зарах хэрэг байхгүй шүү дээ ирж. Тэр мэдгэдүүл ирсэн тэр чинь тэгэл шууд нам хурлаар орно ирсэн тэр чинь. Одоо социализм үед бол манай малчдад тулгарч байсан бас нэг одоо бэрхшээлтэй хүндрэлтэй зүйл нь бол мал сүрэг маань нөгөө буянт мал сүрэг маань бол малчтынхаа дунд одоо ялтай мал гэж ингэж нэрлэгддэг болсон. Энэ яагаад ингэж ялтай мал гэж нэрлэгддэг болсон бэ гэхтэй зэрэг бол малаас гарч байгаа бүх ашиг шимийг одоо төлөвлөгөө өгөөд тэрнийгээ биелэхгүй бол тухайн малчнаар нь одоо төлөвлөх ийм арга хэмжээ авдаг байсан, хэрэгждэг байсан. Тухайлбал одоо мал сүргийг онд оруулахад бол бог малыг гэхэд 97% онд оруулах хэрэгтэй. 100 толгой бог мал байж байлаа гэхэд түүнийг бол 3-ын л одоо өхүүлж болно. Өвөл хаврын үйлрэл 3-аас илүү өхүүлсэн байх юм бол тэгэл төлн хөдөлмөрийн хөөснөөс төлөх юм эсвэл нөгөө аминдаа байж байгаа нөгөө 75 толгой малаасаа 50 толгой малаасаа төлөх үү гэдэг малчин өөрөө шийднэ. Энэ мэтлэнгээр ингээд малын хоригдолтой байх юм бол нөгөө амины нөгөө цөөхөн малаасаа тэгэл нэгдлийн мал руу төлөөсөн төлн тэгэл амины мал нь одоо тоо толгойн цөөрнө. Ийм байдалтай байсан. Ишиг хургийг боожууллаа гэхэд одоо ишгийг 85%-аар хургийг 90%-аар боожуулах хэрэгтэй. Тэрнээс доош боожуулсан байх юм бас л одоо төлнө. Тэгэл одоо цалин хөдөлмөрийн хөөснөөс төлөх юм эсвэл амныхаа эдэн малын төлнөөс төлөх юм ингээд төлдөг. За бусад одоо ноос ноолуур мах сүүгээд энэ нэхэ үйлдвэрийн даалгаврыг биелүүлэх бол бас л мөн адилхан одоо хөдөлмөрийн хөөснөөс суутхан тооцоо хийлэгдэг. Ийм тогтолцоотой байсан. Тэгээд олон тоо толгоогоор мал сүргээ хорогдуулах, дутаах ийм асуудалд орох юм бол одоо ялцсан мэдлэн. Тэгээд энэ утгаар нь бол малчид бол нөгөө буянт мал сүргээ ялтай мал гэж нэрлэдэг болсон. 98% онд оруулна гэдэг ирсэн төлөвлөгөө заасан. Тэрнээс нь 40% төлөв авгаа төлөвлөгөө заасан байхаар чинь нөгөө төгтөн хөрөхгүй бол тэгэл тэр чинь нөгөө өөрийнхөө малыг 50 сар байгаа л өөрөө малгуул тэгэл юуны мал хариулал байж гэн. Тэгээд тэр нь тэрнээс нь дутах юм бол тэгээд бүр худлаа тоолуулна, хүний мацар тоолуулна гоо ер нь аргаан баран шүү дээ. Тийм л байсан үг. Социализм үеийн малчт маань бол яг одоо нийгмийн баялагийг бүтээж байсан гол одоо давхарга малчтын давхарга бол малаас гарсан бүх одоо ашиг шим дүүх хийдэг бол нэгдэл нийгэмдээ тушаадаг байсан. Өглөөний нар мандахаас өглөөлээд үдшийн бүрийн хүртэл ёстой бори бохсгих зав чөлөөг ажилдаг хүмүүс бол малчд байсан. Тэгээд тэр үйлдвэрлэлийн даалгаврыг биелүүлээд бүх малынхаа ашиг шимийг бол нэгдэл нийгэмдээ тушаад. Тэгэл үйлдвэрийн даалгавар чинь одоо тэмээгийн чинь одоо дунд юу ч тэ бүдүүн тэмээ 5 кг ингээд насаар яачих нь нэрсэн нэг наст бол 3 кг гэж яачих нь. Тэг ноосны төлөвлөгөө өгчих нь. Тэгэхэд бол би тэн дээр бол яг нэг тийм тэн дээр бол би гайхуулдаг байсан доо. Юу чинь одоо энэ нэгөөр хэлвэл одоо бол хүн нэмшихгүй. Тэр чинь одоо 2-3 тонн 2 тонн гарan 3 тонн шахуу ноосны төлөвлөгөөтэй байхад би тэнийг биелүүлчихгээл одоо 2 тонн илүү ноос илүү гардаг байлаа шүү дээ. Тэгэхээр чинь тэгэл ангид байчаал ноосонд тушаачхаад хамгийн түрүүнд л төмөр ноосонд гүцээж эхлэгээл гараа юуж яхад сэтгэл бас л сайхан санагдаж гоос нэг шилээр хөөчмөрсөн наавчалдаг гэж явдаг байлаа шүү дээ. Чинь тэн дээр нь бол залуу байхад омгсчил яваамал та. Тэр чинь тэгээд хүнээс
хүнээс гуйж амаагүй, хулгай хийгээгүй. Ерөөсөн байгаа юмараа л ерөөсөн тэгэл тийм давуулж биелүүлээл чинь нөгөө дартай нь булдаж бултай нь гэдэг бол надын дээр бол өстой харагдаж байсан. Тэгвэл би тэмээний ноосыг бол би дэндүү авдаг байсан дөө. Ерөөсөн прэтгэр утсан юм шиг юм үлдээхгүй авдаг. Манай нэрээс амьтан мэднэ. Тэр ашиг шимийг нэг 10% тэнцэх хэмжээний ийм л хэмжээний хөдөлмөрийн хөлс бол авдаг байсан баг. Тухайлбал нэг 500-аас 600 толгой малтай малчин өрх бол сард нэг 200-аас 240 төгрөгөл одоо хөдөлмөрийн хөлс авдаг байсан. Тухайн үеийн ханшаар. Тэгэхээр энэ нь бол одоо нийгмийн баялагийг бүтээж байгаа малчид бол хэтэрхий бага хөдөлмөр хөлс оногдуулж байна гэд яг одоо бас ардчилсан хувьсгал гарахын өмнөхөн өөрчлөн байгуулалт эхлэж бас хүмүүсүүд зарим нэг талаар үзэл бодлоо илэрхийлдэг болж байсан тэр үед бол ер нь социализмын малчид бол үеийн малчид бол тийм хөдөлмөрийн мужлогийн хэлбэрт байна шүү гэдэг ийм яриа өрөөч бас гарч ирсэн. Энийг ч бас одоо тийм ч байсан байж болох талтай. Энийг бас одоо бүрэн үгүйсэх аргагүй юм аа. За тэр ч одоо би чинь одоо нэгэлдэд юунаас цэргээс ирээд аагант хийгээл тэгэл тэмээ хариулсан хүн л дээ. 21 жил хариулаад тэгэл тэмээг нь тараасан хүн байгаа юм. Ингээд 1980 90 онд бол Монгол оронд ардчилсан хувьсгал өрнөж ардчилсан хувьсгал ялаад тэгээ ардчилсан хувьсгалын гол ялтуудын одоо хамгийн эхний зорилт бол мэдээд улс төрийн хувьсгал байсан. Улс төрийн тогтолцоог өөрчлөх юм асуудал байсан. Улс төрийнхөө тогтолцоог өөрчлөө. Тэрний дараагаар бол одоо өмчийн тогтолцоог, эдийн засгийн тогтолцоог өөрчлөх энэ асуудал байсан. Тэгээ энэ эдийн засгийн тогтолцоог өөрчлөх энэ ажлын хүрээнд бол малыг малчид өгөө гэдэг одоо малчид нь одоо хөвчлөе гэдэг ийм үзэл санаа бол гарч ирсэн. За энэ үзэл санаа бол анх одоо 1989 оны сүүлчээр энэ өөрчлөлт байгуулалт эхэлсэн. Бас одоо зарим одоо сэхэтнүүд, зарим сэтгүүлчид бас болохгүй зүйлийг шүүмжилдэг, хэлдэг, ярьдаг болсон байх үед бол Монгол улсын одоогийн Монгол улсын соёлын гав яц зүтгэлтэн яруу найраг сэтгүүлч Цэнтогдог хүн одоо төвийн хэвлэлд малыг малчид гэсэн ийм одоо асуулт төвшүүлсэн өгүүлэл өгчиж тэр нь одоо нэлээд одоо малчтын донд бол нэлээд сенсат дэгдээж малчид бол энэ чинь нэрээ юм чинь малаа бид нар авбал яасын мал малчтай эрүүл яасын гэсэн бид чинь өмнө нь одоо хувьсгалаас өмнө 1956 оноос өмнө бол малаа адгуул маллаад аминда малаа маллаад ингээд болж бүтэж байсан гэсэн ийм санаанууд гарч тэгээ тэрний дагуу одоо Монголын ардчилсан холбооны дэргэд ард аж ахуйн холбоо гэж байгуулагдаж тухайн үедээ мал аж ахуйн салбарын гол мэрэгчлэнүүдийг бэлтгэж гаргадаг бас өдөө аж ахуйн их сургуульдаар малчтын төлөө хөдөлгөөн гэсэн ийм бас төрлийн бас байгууллага байгуулагдаж тэгээ энэ төрлийн бас байгууллагуудаас бас одоо тухайн үеийн төрийн удирдлагуудад малыг малчтад нь өгөө нэгдлийн малыг ховчлъя гэсэн ийм үзэл санаанууд гарч ирээд тэгээд энэ үзэл санаануудын дагуу 1990-с 92 онд бол хөдөө аж ахуйн нэгдлүүдийг тарааж малыг бол ховчилж малчдад малыг өгч 100% хөвчилсөн ийм процесс бол явагдсан. Сумаасан би ганцаараа эхэлж ирсэн нэгдлээс гаръя гэж өргөдлөгөөл гарсан хүн ганцаараа. Тэгэхэд чинь бол намайг чинь картны гурилаас асаж хаяад картны гурил нөгөө 5 кг гурилыг чинь жил гараа өгөөгүй шүү дээ. Ерөөсөн тэр төмөр ерөөсөн зайтай тэр хүн уруудатсан тэнийг ерөөсөн картны гурилын нас гэдэг ерөөсөн дээрийгч гисэн. Нэг тэр чинь тэгээ нэг ховор мовортой юм байдаг бол ерөөсөн тэр чинь мөн асаад хайчихсан тэр чинь ерөөсөн. Тэр нэгдлийн хурал болоод тэгэл нөгөө нэгдэл тарах уу байх уугаа санал аваад жигчөкөл энэ тэн тарах гэж байгаа юм хэдэн хүн гарч байгаа юм тэргээ нэг тийм явтал би өргөдлөө гэсэн баян өндөрт бол би л ганцаар өргөдлөө гэсэн. Өшөө хоёроос өргөдлөө гэсэн хүн байхгүй. Тэгээд сэтгэлийн хөөрлөөр намайг дагаж одоо нэг 10 хэдэн хүн гарыг гээд тэгэл хурлаан хийдэг гоо миний өргөдлийг авч уншаал нэг өдөл чинь тэгэл манайх хурлынхаа дотоод журмын юугаар хурлаан хийх гэж байна. Тэр төмөр гар хурлаас гар. Тэгэл гаргасан. Нөгөө дагсан 10 хэдэн хүнтэйгээ гарцсан. Тэгээ хөөгдөд гарсан. Тэгээ хөөгдөд гарсан чинь манайхан чинь зарим нь хургаад ирсэн.
Би ерөөсөн буруудчихлаа ерөөсөн буцаж орё гэгээд ургаад нөгөө чинь гарчхаад ерөөсөн тэгж байна. Тэний үнд чинь гадаа очоод синхруулж байгаа хүн гэж бодсон. Сахаас аван одоо нөгөө нэгдлэн тараахгүй одоо ерөөсөн чинь энэ ерөөсөн буруу энэ чинь ерөөсөн энэ ардчил ерөөсөн буруу нэгдэл тарааж болохгүй чинь юу яасны чинь гэдэг ерөөсөн баастын чинь очоод ушуу хүргээд яатсан. Тэгээ нөгөө чинь улсууд чинь ерөөс хоёр толгойтой болцсон гэдэг ерөөсөн юу ч ойлгох юм байхгүй нөгөө гарсан хүн чинь. Тэгээ зарим буцаж орё ерөөсөө би бурууд яг аль надад хүрээд ирдэн. За та нар өөрснөө л мэд. Би бол одоо ерөөсөө тэртээ дэргөө шийдтсэн чинь би гарна. За ингээд малыг ардчилсан хувьсгалын үр нөлөөгөөр үр дүнд малыг ховчилсны дараагаар бол ямар үр дүн гарсан бэ гэхээр нэгдүгээрт нь нөгөө нэгдлийн үед ялтай мал гээд нэрлэгдсэн байсан мал маань бол буянт мал сүрэг болж хувирсан. Ардчил гарч ирээ тэр 30 жил болж 20 гаруй жил 30 жил болох гэж байна. Энд чинь зүгээр хов хүндийн бол ерөөсөн алдсан байхгүй хожиж явна шүү дээ энэ чинь юусэн. Мал ховчлолд орж ирсэн өөрийн өмчтэй болсон төлөвтэй мал гэж байхгүй. Малыг ховчилснаар малын тоо толгой бол социализм үеэс бол эрс өссөн. Одоогийн байдлаар 3-аас 4 дахин өссөн гэсэн юм үзүүлэлт гарч байгаа. Тухайлбал юм бол манай Баян хонгор аймаг гэхэд одоо 1990 онд 1 сая 500 мянган толгой малтай байсан бол 2017 онд 4 сая 500 мянган толгой мал, 2018 онд 4 сая 200 мянган толгой малтай болж мал сүрэг бол одоо 3-аас 4 дахин өссөн ийм үзүүлэлттэй байдаг. 1990 онд одоо Баян хонгор аймгийн нэг хүн амд 19 толгой мал ноогдож байсан бол 2018 оны байдлаар Баян хонгор аймгийн нэг хүн амд 49 толгой мал одоо 50 толгой мал оногчжээ. Тэр бол мал эзэндээ очсноор малчдаа очсноор мал сүрэг бол өссөн байна. Яг одоо малыг хөвчлөх гээд одоо мал хөвчлөх тухай асуудал яригдж байхад одоо 1990 онд 91 онд 1989 оны үед бол тухайн үеийн одоо төр засгийн удирдлагууд Монгол Ардын хувьсгалт намын удирдлагын хүмүүсүүд бол энэ одоо ардчилсан холбооных нь одоо малыг малчд өгөөд Монголын малыг дуусгах гэж байна. Малыг малчд нь хөвчилчих юм бол тэгэл бүгдийг нь ядлаад захтай борлуулчих нь эсвэл одоо малаа хөөж хорогдуулаад ингээд дуусчихна гэсэн ийм одоо сөрөг үзэл санаанууд бол нэлээд явагдчихсэн. Гэсэн хэдий ч одоо мал хөвчилсний дараагаар бол тийм зүйл бол болоогүй. Малчид харин ч одоо малдаа өсгөх ийм бодлого барьж мал сүрэг маань бол одоо ингээс 3-аас 4 дахин өссөн байна. Энэ Монгол улс байсан цагт мал аж ахуй тэр чигээрэл өссөн хөгжөөл энэ ард түмэн тэнгээр амьдрал явна. Монголын малч нь бол барагддаг уурхай. Энэ алтмалт одоо янз бүрийн нүүрс мөс чинь бол нэг 100 жил мэл болд юм одоо тэртээ дуусна шүү ургадаг юм чинь. Мал гэдэг чинь бол тариалан үнэндээ.